Одоо ер нь их цаг хугацаа өөр болжээ. Би анх цуглаанд явж явах үед бүгдээрээ тэр номын Эфес номын 6 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл энэ төргээд сонсох юм бол гой дуу гардаг байхгүй бол. Одоо тийм байхгүй. Одоо Библи ер нь барьж байгаа юм байна уу? Үгүй бүгдээрээ утас руу хараад яг үнэндээ утсан дээрээ бас Библи хараад байна уу? Facebook руу ороод байна уу? Мэдхийн аргагүй болчиход байна. Тийм учраас сүүлийн үед итгэжний сүнслэг өсөлт нэг зарим талаараа их хурдцтай, яг мэдээллийн хувьд их хурдцтай байгаад байгаа. Бас нөгөө бурхны үгэн дээр хандах хандлага жоохон сул байгаад байгаа гэдэг шүүмжил юунаас болж байгаа гэхээр цаасан Библи хэрэглэхгүйгээс болоод байна. Цаасан Библи ер нь их чухал юм шүү дээ. Тэгээ одоо удахгүй шинэ Библи ирнэ. Эх 7 хоногны түрүүний дараагийн 7 хоногт ирнэ. Шинэ Библи сахин хавцтай, зөөлөн хавцтай, арай энийг бодвол арай нэмгэн гэдэг нэмэрхүү. Гэрнэс би энэ хавцны хатуу болохоор би хавцын аваа хийсэн байхгүй юу? Тэгээ маань сүмэн зарим хүмүүс нэг холоос харахтаа пастор нэг цагаан хавцтай, нэг жика Библи бариад нэг шаарддаг. Энэ зүгээр явж хавц байхгүй шүү дээ. Зүгээр хавцын хатуу хавцын аваа хийсэн байна шүү дээ. За бүгдээ анхаарлаа бол Эфес 6 дугаар бүлэг. Тэгээ шинэ Библи ирсэн дээр би та нарыг ингээл сар гэдэг болгож бодоод байгаа шүү дээ. Бүгдээ тэрийг гаргах юм байна. Одоо тийм сонсоход их сонсохдохгүй их олон жил боллоо. Одоо сонсдог баймаар. Эфес номын 6-гийн 10 дээр ингэж хэлсэн байна. Эцэст нь эзэн дотор ба түүний чадлын агуу хүч дотор бэхжигтэн. Ганцхан хэлбэр. Эцэст нь эзэн дотор ба түүний чадлын агуу хүч дотор бэхжигтэн. Эзэн дотор түүний чадлын агуу хүч дотор бэхжээрэй. Библи Эфес хотынд хандаж Паул илчээр дамжуулж эзэн юу хэлсэн бэ гэхээр тэд хандан итгэгчдээ та нар хүчрхэг болох ёстой гэсэн. Та нар хүчрхэг болох нь гэдэг нь Есүс Христ дотор түүний бидэнд өгсөн чадлын дотор бид нар хүчрхэг болдог юм аа гэсэн. Тэгвэл энэ яг ямар хүчнээс болж бид нар хүчтэй болох юм? Ямар хүчийн тухай ер нь яг Библи өгүүлээд байгаа. Хүчтэй байх гэдэг бол янз бүрийн ойлголтууд байна. Зарим хүмүүс өөрийгөө хүчтэй гэдэг яаж харуулмаар гэхээр хэрүүл хийж харуулдаг ба тийм үү? Хинт ч дарагдахгүй хэрүүлийн үгнүүдийг олон янзаар нь хэлж чаддгаараа өөрийгөө зарим хүмүүс хүчтэй гэж боддог. Зарим хүмүүс өөрийгөө хүчтэй гэж боддог. Яагаад гэвэл тэр хүнд жинтэй штанг эсвэл гантилийг өргөдөг учраас тэр өөрийгөө би хүчтэй гэж боддог. Зарим хүмүүс өөрийгөө хүчтэй гэж боддог. Тэгэхээр ямар ч бэрхшээл зовлон тийм элэг эмтрэн үйл явдлыг харсан чи ойлгохгүй байдаг. Би хүчтэй юм. Зарим хүмүүс өөрийгөө хүчтэй гэж боддог. Яагаад гэвэл тэр их мэдээл байгаа учраас тархинд маш олон сургууль сурсан, олон янзын хэлээр ярьдаг бүх төрлийн мэдээллийг янз бүрийн хэл дээр авдаг учраас өөрийгөө хүчтэй гэж боддог. Тэгвэл Библи дээр эзэн дотор түүний агуу чадлын дотор хүчрхэг болоорой гэдэг нь яг ямар хүчийн тухай өгүүлсэн юм бэ? Бид нар Үлс номын 1:8-ыг харах юм бол тэнд бас нэг хүчийн тухай өгүүлсэн байна. Үлс номын 1:8. Үлс номын 1:8 дээр ингэж хэлсэн. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Юудэ Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрших болно гэсэн. Ариун сүнс буух юм бол та нар хүчийг авах болно гэсэн. Амен. Өнөөдөр бидний яриад байгаа Христ итгэгч хүний хүчтэй байдал гэдэг бол эзний сүнслээс ирдэг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ нь бидний мэдлэгээс биш, бидний гэртээ цуглуулсан дипломтой ерөөсө хамаагүй. Өнөөдөр бидний өндөр нам өргөн бүдүүн хідэн кийлийг дийлдэггүй тухай яриад биш. Энэ нь таны дотор ариун сүнс байгаа юу гэдэг тухай. Бид эзэнд итгэх үед дээрээс ариун сүнсийг эзэн бидэнд өгсөн байна. Ариун сүнс та нар дээр ирнэ гэсэн. Хуучин гэрээний үед эзний тосолгоо өөрийнхөө иш үзүүлэгч эсвэл хаадын дээр байсан. Дахилчны дээр байсан. Тэд нэр тухайн хүмүүс зөвхөн тэр тосолгоо зөвхөн тэр дуудлага дотор үйлчлдэг байсан. Гэтэл шинэ гэрээний үед өөр. Ягаад гэвэл шинэ гэрээний үед Иерусалим хотын хөшиг хоёр шиг хуваагдахтаа хүн төрлөختөн бурхан хоёрын хоорондох заагийг устгаж бурхан өөрийнхөө ариун сүнсийг хүн бүрийн дээр асгасан. Амен. Тийм учраас Үлс номны 2 дугаар бүлгээс харах юм бол хэрхэн хүмүүс ариун сүнсээр дүүрч тэд нар харь хэлээр залбирч иш үзүүлж тэд нар хэрхэн үйлчлэлийг бий болгосыг бид нар хардаг. Анхны сүм бий болсныг хардаг. Эзний сүнс хүн бүрийн амьдралд ирсэн юм. Бид нар Эфес хотынд бичсэн түрүүний Эфес номын 6 дугаар бүлгийг уншихтаа 6-гийн 10-ыг уншихтаа эзэн дотор хүчрэг болоо гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн тухай яриаг гэдгийг ойлгож.
Есүс Христэд итгэлээ тавьсан хүн бүр хүчрэг байх боломжтой гэдгийг Библиэд зааж байна. Энэ ямар хүч вэ гэхээр ариун сүнсний хүчийн тухай ярьж байна. Тэгвэл бид нарыг хүчтэй болгодог Бурханаас өгөгдсөн бидэнд өгсөн энэ сүнс бол ариун сүнс. Ариун сүнс Бурхан биднийг өөрийн сүнсээр хүчрэг болохыг хүсдэг. Ариун сүнс бидний хүчрэг болохын тулд тэр бичээсийг хэрэглэдэг юм аа. Бичээс. Бичээс гэдэг чинь юу вэ? Библи. Библийг ариун сүнс бидний хүчрэг болгох нь. Зарим хүмүүс тэгдэг ариун сүнсний хүч чадал бидний амьдралд ирнэ гэхээр зүгээр эдгэрэл гайхамшиг, иш үзүүлэг, иймэрхүү юм хийгээл тэгэл ер нь ариун сүнсний хүч чадлыг ер нь харчлаа. Тэгэхээр харь хэлээр залбираад тэгэл баахан энэ тэндгүү ширээ бараадаа энэ тэндгүү би иш үзүүлж, тэр ч иш үзүүлж гээл тэгэл нэг нь харь хэлийг тайлбарласан болоод ингээд өөс ариун сүнсний давалгаа ямар сайхан болж байна гэх. Гэтэл үүндээ ариун сүнс бидний хүчрэг болоход хэрэгэлдэг хамгийн чухал зэвсэг бол энэ нь Бурханы үг юм аа. Ариун сүнс Бурханы үгнээс тустай ажилддаг юм. Бурханы үг байж ариун сүнс Бурханы үгэн дээр суурилж бидэнтэй ажилддаг гэсэн. Бурханы үгийг нэг талын болон тавьчаад өөрөө нөгөө талын болон тавьчихдаа ариун сүнс минь үгээ хэлээрээ гээд бид нар ариун сүнсээс үг авна гэж гордчоод гонжийн яг Бурханы үг таны дотор байх бол эзэн энэ үгээр дамжуулж тантай ярих болно гэсэн. Бурханы үг юу ч байхгүй хоосон толгоочод эзнээс очиод эзэн минь үгээ хэлээч гэлэх нь дутагдaltaй. Та нэг юм ойлгохгүй. Бурхан яаж ажилдгийг мэдэхгүй гэсэн. Бурхан өөрийнхөө үгийг яах гэж өгсөн бид нарт? Сайхан сэтгэл хөдлөсний дараа уншиж байгаарай гэж өгсөн юм уу? Эсвэл сэтгэл санаа чи хямарсны дараа тайвшрахын тулд уншаарай гэсэн юм уу? Үгүй. Бурханы үг бол бидний сүнсний амьдралын сүнслэг хүч чадлын маань уураг юм аа гэсэн. Хүн ер нь уураг витаминлэг хоол идэж байгаа хэрэгтэй тийм ээ? Өнөөдөр яагаад дэлхийд даяар хүмүүс илүү дэлжинтэй байгаад байна гэхээр уурагтай витаминлэг хоол идэхээс илүүгээр илчлэг ихтэй хоол идээд байгаа гэсэн. Илчлэг ихтэй хоол гэдэг нь уурагтай хоол гэсэн үг биш шүү дээ. Хүн өдөрт 2000-аас 2500 ккал илчлэг гэсэн үг. Илчлэг авч явах хэрэгтэй хүний бие. Тэгээ хүний бие энэ 2000-аас 2500 ккалорийг бас шатаах боломжтой байдаг. Чад боломжтой байдаг гэсэн. Гэтэл үүндээ өнөөгийн нийгэм бид нэр 2000-аас 2500 ккал авч байгааг бол бүр тэрээс илүү аваад байна гэсэн. Яг л илчлэг ихтэй хоол идээд байгаа учраас бид нар илүү дэлжинтэй байна. Яг л илчлэгээ бид нар шатааж чадахгүй байгаа даа гэсэн. Нэг тавг цовын 1700-аас 2300 ккал гэдэг нэ илчлэгтэй. Ойлгож байна. Уураг байх. Тэр цовын дотор ихэнх нь горил. Тэгээ нэг 10 ширхэг төмөс. За 5-аас 7 ширхэг мах, хэрчин мах байна. Гэтэл үүндээ бидэнд уураг өгдөг зүйл бол мах шүү дээ тийм үү? Ерөнхийдөө махнаас бид нар нэлээд уураг авдаг амьдралдаа. Гэтэл хамгийн их бараг биенд нэг их хэрэг болдгоо гурилан юм. Гурилыг бид нар их хэмжээгээр нэдэж. Тэгээд нэг удаагийн цовын нэг аяг цовын идэхдээ та 1700-2300 орчим ккал илчлэг авчаад нэг л цовын ш нэг аяг. Тэгээд та хажуугаар нь янз бүрийн төрлийн жуус мэс уухад энд ямар их олон илчлэг их хэмжээний илчлэг хийж байна. Тэгээд хүн өдөрт дунджаар хамгийн багаар бодоход 5000-аас 7000 ккал илчлэгтэй хоол хүнс хэрглэчихэд нэг ч удаа алхахгүй бай. Нэг ч удаа тэргээ шатаахын тулд аргамж яахгүй. Тэгээ яаж вэ? Бүгд ингэ налаад байж байна. Тэгээ ялангуяа энэ нийгэм маань бидний бүр налаах дуртай болсон. Бити хөдөл. Имэйл өч, хүргээд өгчий. Уцаарай, аваашаад өгчий. Дуудчих, үүднээс чинь авчий. Нэг үүднээс чинь нөгөө үүдлөж хүргээд өгчий. Бити яв, хөлий чинь газар болохгүй амьдруулъя гэдэг шүү дээ. Тэгээ монголчууд энэ дээрээс бүр юу болсон бүр альва газар очихдаа заавал үүдэн дээр нь машин тулгад тавих гэж дайрчих. Заавал үүдэн дээр нь тавьж байгаа. За бүр ингээд хүн гэж явах ёстой зам багт л тэр хүний гарц марцаар хүртэл халгаж очиж гүрий тавьчаад өөрөө машинаас арай гэж багч гараад хүн байхгүй юм арай гэж ингэж ороод тэгээ хүн ч гэсэн орох гарахтаа хаалгаараа нөгөө машины зогсчоор уурлаад үнтэй цайтай машин танаа зоглоо гэдэг. Алах дургу. Заавал тэр үүдэнд яг хамраад дулуулж тэгээд буухан бол тэгээд сэтгэл хангалуун. Тэгээд тэр өөрийгөө ихтэй мундаг жолоо шиж бодож байгаа. Чека хүн гэж бодож байгаа шүү дээ. 50 метрийн цаанд зогсоод авах тэр хоохгүй шүү дээ. 100 метрийн цаанд зогсоод бүр тэр яригдчих. Бүр 500 метрийн цаанаа зогсоод бол монгол хүний хувьд зогсоод биш байхгүй.
заавал тэр хаалганы өмнө бүгдээр төм өнөр пижгинж орж байна. Тэгээ бие бинийгээ тагал тавьчаад усны дугаарч үлдээхгүй алга болчиход амралтанд явсан юм бас бөм. Тэгээ нөгөө хүн хүлээж жаад гарч гарах гад нөгөө хурж үгүй таа чи ингээд таглаад тавьчих юм. За зогсоод байхгүй шүү дээ. Бүгдээрээ л ингээд амьдарч байгаа үстэй чи. Юун сүртэй юм чи. Загинчаад уучлал гуйж гэж байхгүй шүү дээ. Ингээд чин нэмэгдээд байгаа байхгүй юу? Стресстэй. Хүн стресстэйгээр хоёр төрөл болдог нэ. Нэг бол турдаг, нэг бол таргалдаг. Та аль төрлийн хүн? Би стресстэйгээр таргалдаг төрлийн хүн байсан. Одоо байсан гэдэг нь би бас тодорхой жин хасаад байгаа байхгүй юу? Бас тийм учраас бас иймэрхүү төрлийн судалгаа юмлээ хийлээ л дээ. Тэр илүүдэл жингүү бай гэж бодоход бид нар элчлэг өдрийнхөө элчлэгийг бид нар тооцох хэрэгтэй. Яг нь идэж болно. Харин хөдлөх хэрэгтэй л байна гэсэн. Зарим хүмүүс хөлс нь гараал явах юм бол сайхан турчна гэж боддог. Хөлс нь гараал нэр өөх нь хайлж байгаа. За буруу бодоод байгаа байхгүй. Бидний нэг махны мах арсны завсар байгаа өөх чинь хайлаад хөлс болоод ингээд арсны шин завсраар ингээд уурсаад байгаа юм биш шүү дээ, тийм үү? Зүгээр бенчин байгаа шингийн хөлс болж гардаг шүү дээ. Өөр хөлс гардаг шалтгаан юу гэхээр биеийн температур хэвийн хэмжээс ихсэх үед хөлс гарч биеийг cool down хийдэг баг. Нэгсэндээ хөргөдөг юм гэсэн. Энэ хөлсний үүрэг. Тийм учраас анханасаа бурхан бидний бүтээхдээ air conditionтэй бүтээсэн байна гэсэн. Хөлс гэдэг бидний хувьд air condition баггүй. Тийм учраас бидний хэвийн температур алдагдаад хаалах юм бол хөлс гараад тэгээ бидний хэвийн хэмжээнд барьж идэг. Тэгэхээр ингээ хөлс гарахаар хүмүүс өөх хайлаад. Тэгээ хөлсийг маш их хэмжээгээр гаргах юм бол өөх их хайлж тэгээд өөр янзын сайхан тураад л фигурны катаны болно гэж боддог байна. Үнэн дээр хөлс их хэмжээгээр гарах юм бол жим багасна. Ягаад гэвэл ус штэ. Хөлс чинь шингэн баггүй. Шингэн чинь өөрөө жин дааж байгаа штэ. Шингэн гарч явбал хүний жим багасна гэсэн. А тэр хэмжээгээр шингэнээ буцаад нөхгүй бол харин би чинь одоо дархлаа чи улам мод штэ тийм үү? Тэгэхээр яг юу гэдэг өөхийг хайлуулдаг гол систем юу гэхээр булчин гэсэн. Булчин ажиллаж байвал өөх хайлна гэсэн. Булчин ажиллаж байгаа би халддаг, би халж байгаа учраас хөлс гарч байгаа гэсэн үг шүү. За юу. Тэрээс зүгээр савнд ороод ингээд гүрэж байгаа бахан хөлсөө гаргачаад өөрийгөө сайхан турчлаа. Тэгээ ингээд очингууд 500 г ч хасагддаг. Өө стагаар явуулчлаа гэ. Та эргээл дэвийн амьдралд юм хийдэл эхлэнгүүд нөгөө чинь буцаал гэсэн. Тийм учраас тамирчид савн суудаг бас дасгал хийдэг. Дасгал хийж байгаа нь булчин ажиллаж байна. Булчин ажиллаж байгаа бол өөх яаж явах нь? Хайлж идэг. Бүгд хажууд байгаа хүн дэрэг. Булчин чинь өөхийг хайлуулдаг юм байна шүү дээ. Булчин өөхийг хайлуулна гэсэн. За би юу явж байгаад юм булчин шүрүүлэл авчиваа. Уучлаарай. Их л жохол юм ярьж явсан чинь сүултээ. За их л жохол юм ярьсан чинь бараг жохол юм л орчлоо. Их жохол бид нар сүнсний ингээр хүн өөрийнхөө эдэж явахыг тохируулах хэрэгтэй байна. Би уургийг хаанаас авах юм? Би витамин хаанаас авах юм? Би энийг ууж байгаа надад гоё учраас би ууж байгаа юу? Ер нь ихэнх тохиолдолд бид нар өөрт дуртай юм уудаг. Үндэ бид нар дуртай юм биш өөрт хэрэгтэй юм уух хэрэгтэй болно. Хөдлөх хэрэгтэй байх болно. Янз бүрийн зүйл их хэрэгтэй болно. Сүнсний хувьд яг адилхан. Бид нар өөрийнхөө сүнсийг хүчрэхэ байлгая гэж юу? Уур гэхдээ тэжээлэх хоол идэх хэрэгтэй сүнсний. Уур гэхдээ сүнслэг тэжээлэх хоол хаана байна гэж цорын ганцхан газар байгаа. Энэ нь Библи юм аа. Бурхны үг л бидний сүнсээр хүчтэй болгодог. Өөр үйл ажиллагаа биш. Зарим хүмүүс зүгээр нэг хөтөлбөрт эсвэл зарим нэг үйл ажиллагаанд оролцоод сүнсээр өсчих юм шиг боддог байна. Үгүй. Сүнсээр өсөхийг хүсэж байгаа бол сүнсээр хүчрхэг байхыг хүсэж байгаа бол Бурхны үг л бидний хүчрхэг болгоно гэсэн. Өнөөдөр эзний ариун сүнсний хүч чадал бидний амьдралд ирэх үед бидэнд дөрвөн зүйл тохиолдог. Энэ дөрвөн зүйл биднийг ариун сүнсээр хүчрхэг амьдарч байгааг бид харуулдаг. Нэгдүгээрт нь Есүсийн стандартаар амьдарч эхэлдэг. Есүсийн хэмжүүрээр амьдардаг гэсэн стандарт хэмжүүр. Ариун сүнс бидний амьдралд хурж ирээд бичээсээр дамжуулж бидний хүчрхэг болгох үед бид нар Есүс Христийн стандарт хэмжүүрээр амьдарч эхэлдэг гэсэн. Есүс итгэхээс өмнө бид нар өөрсдийн хэмжүүртэй байсан. Бүх юм бид нар өөрсдийн хэмжүүр байсан. Би сая 2-7 хоног өмнө нэг нэвтрүүлэг үзсэн чинь тэнд нэг гэгэрсэн хүн ярьж ирсэн ба. За би тэр хүний нэрийг санахгүй. Би өөрийгөө гэгэрсэн хүн гэж үзсэн. Би бол гэгэрсэн хүн юм аа. Тэгээ тэр хүн гэгэрсэн хүний хувьд
Ярьж байгаа зарим зүйлээр би санал нийлсэн. Яг гэвэл амьдралын мораль, ёс зүйтэй юм ярьж байгаа учраас зүв байсан. А нэг юмтай би санал нийлэв. Яг гэвэл тэр хүн юу гэж хэлсэн хүмүүс стандарт хэмжээ тавьчаад тэрэндээ хүрэх гээд байдаг. Тэгж амьдрал болохгүй. Стандарт хэмжээг та өөртөө л бий бол. Хин нэгний тавьсан стандарт хүрэх гэж биш, өөрийнхөө бий болсон стандартад хүрч амьдраа гэсэн ба. Энэтэй би юусаа санал нийлэв. Яг гэвэл өнөөдрийн нийгэм, өнөөдрийн хүртэл бид нэр өөрсдийн тавьж ирсэн стандартаасаа болж ялзарсаар ирсэн баг. Бид нэр өөрсдөө стандарт тавьсан. Зарим хүмүүс тэгж ярьдаг. Өнөөдрийн залуучууд, энэ үеийн залуучууд хэвээр муухай болсон билээ. Хэвээр хуваа хичээдэг, хэвээр муу зуршилд идэгдсэн, худалч, дээрэмчин, танхаа. Өнөө үеийн залуучууд авах юм байхгүй гэж байна. Өнөө үеийн залуучуудын энэ их бүдүүлэг, бурхангүй, эсвэл энэ их ёс зүйгүй амьдарч байгаа шалтгаан нь тэдний өмнө алхаж байгаа үеийнхэн гэдгийг бид ойлгох хэрэгтэй байхгүй. Бид нар өөрснөө буулт хийж, өөрснөө явах ёстой замаар хүүхдүүдийг явуулаагүйгээсээ болж, тэдэнд заах ёстой юм заагаагүйгээсээ болж, үлгэрлэх ёстой юм үлгэрлээгүйгээсээ болж дараа дараагийн үеийнхэн ялдарч байна. Өнөөдөр та нар бодлоо нэг Америк хөгжилтэй орн, Америк байна, Европ. Энэ хөгжилтэй орнуудын сүүдэртэй талын нэг том зүйл нэгээр ёс зүй, мораль маш их уналтанд орсон байна. Боловсрал мэдлэг эдийн засгийн хувьд эдгээр дээшээ явж иж болох юм. Харин ёс зүйн хувьд эдгээр маш доор явж байна. Яг боддоо 13-аас 19 насны охтууд эрх хүнтэй унтаж үзээгүй л shame гэж байгаа хэрэг байна. Shame гэж хэлээ бүгд нэг 2 3. Shame дахиад би та англиар заах чинь 1 2 3. Shame гэдэг нь ичигдэр гэсэн үг байна. Тэр учраас 13 наснаас 19 насны teenager гэж ярьдаг юм. Өсвөр насны охтууд хэрвээ энэ наснда тэр нэр эрх хүнтэй унтаж үзээгүй бол бэлгийн хайцанд орж үзээгүй бол shame on you гэж. Заавал энэ наснда л үзчихээж та нар жинхэнэ амьдралыг мэднэ. Энэ ямар ёс суртахуун бэ? Өнөөдөр. Энэ ёс суртахуун хаана явж? Энэ стандартыг хэн бий болсон? Хүмүүс л бий болсон. Буулт хийд ёс суртахуунд. Итгэгчнэр хүртэл. Гэр бүл болохоос өмнө бэлгийн хайцанд бити ороор орцсоо за яах вэ? Өнгөрөө. За салж болохгүй шүү. Салцруу за өнгөрөө. Салцсан уу? Өнгөрөө. Бид нэр Христ итгэж Библийн ёс зүй доош унгаач. Би сая өчтөр би өчнө ирсэн байгаа. Онгоц нааш нисэж байгаа юм. Яг 20 минут үлдсэн. Би 20 минутанд яг зурагтаар нэг музейгээд дэлгэцээр нэг муз. Тэнд дээр нэг family гэдэг нэртэй, My Family гэдэг нэртэй нэг хошин шогийн кино байна л да. Комеди кино. Тэгээ тэрийг би үз. Тэнд дээр ээж нь Facebook дээр болоод тэнгүүтээ 30 жилийн өмнөх өөрийнхөө анхны хайрцагтайгаа Facebook дээр таарлаа. Нөгөөх нь хоолнд үрсэн гинэ. Тэгээ нөгөө ээж нь тэгээ яриад ингээс хоёр хүүхдтэйгээ ярьсан чи охин хоёр дээрсэн чи нөгөө охин хоёр нь юу гэж ярьсан гэж аав байхгүй байгаа юм чинь ээжээ явчаач та. Залуу насаа дурсаад шоудж ягаад ирээж. Тэр ээж гэж. Hey, come on. Би та нарын аавтай чинь гэр бүл болсон хүн шүү дээ. Та нар юу яриад байгаа гэсэн чи. Яа тийм. Болохгүй нь юу байгаа? 30 жилийн өмнөх амьдрал шүү дээ. Яа тийм дахиад очиод залуу насаа дурсаад унтчихгүй юу гэсэн санаа тамирч байгаа. Энэ хэн энийг бий болсон? Энэ хэмжүүр стандарт хүмүүс бий болгож байгаа юм. Манай нэг найзын олон жил уулзаагүй найз нь өрсөн гинэ. Олон жил уулзаагүй одоо сайхан найрлаа, баярлаа. Шоудын хамт манай түрээд ирсэн. Тэгээ нөгөөт нь гөөгөө найз нь шоу муу итгэж болцсон учраас найз нь шоу муу янз бүрд оролцохгүй. Тийм найз нь сонирхгүй шүү дээ гэсэн. Тэн дараа 14 5 та охтууд хүлээж байгаа байхгүй гэсэн. Хараач байна. Монголд шүү дээ. Яг нөгөөд чинь. Тэгээд тэр охтуудаар чи нэрх наваа зулгай. Тэгээ нөгөө манай тэр найз хэлсэн юм л. Чи бити тэнэгтэй гэж. Өөрийнхөө охин шиг хүний тухай чи ингэж бити тэнэгтэй гэж. Тэгээ уурлаа яваад гэсэн. Энэ ёс зүй хаана явж? Энэ стандарт хэн бий болсон? Тэгээ нөгөөд нь тэгж хэлсэн гэж. Би ямар тэдний шин байж хүч хэрхлээд байгаа юм. Тэдний чи өөрснөө гүйж ирээл тэгэл мөнгө өгөхөж хурж ирээл юм биш үү? Тэгээ тэдэнд би ихтэйг нүглээ тэдэнд надад ихтэйг нүгж шүү дээ. Тэгээ жоохоо охтууд чинь. Би нэг зүйлийг яг тэр үед бодсон ба. Энийг тэр маань найз надад яхад
Би охин надад охин хүүхэд байхгүй л дээ. Гэхдээ би яг манай найзаар охтуудтай найзаар байгаа. Тэд нар яг адилхан насны охтууд байхгүй. 14 5 та охтууд. Та нар төсөөлөрөө. Хэрвээ таны охин байсан бол гэж. Та зөвшөөрөх үү? Энэ өөрөө аав шиг байж. Энэ бага насны өсвөр насны охтуудыг садар самунд уруу татахтаа миний буруу юм уу? Эднэрт нь би мөнгөний өгч, эднэр тэр намайг дагаж хийж байгаа. Тэр аав. Хэрвээ өөрийнх нь охины тухай яриул яах байсан бол? Хэрвээ тэр дотор танаа охин явж үлээс гэсэн бол тэр яах байсан бол? Ламцаргийн Батуул нэг Twitter дээр ингэж бичсэн байсан надад уншсан уу юу? Зарим асуудлууд таны амьдралд ирэх хүртэл бусдын асуудал мэт байдаг гэж. Үнэн дээр заримдаа яг тийм л байдаг. Тэр өсвөр насны 15 6 та охтууд мөртлөө мөнгөний хойноос олж хамаагүй 40 50 настай залуучуудтай явж энэ хүүхдүүд нэр яана гэв. Яг энэ асуудал таны охины амьдралд тохиолдох юм бол таны гэр бүл тохиолдвол та зүгээр ингээд тэгдэг гэжлээ ямар сони юм бэ гэж ярихгүй байхгүй. Та тэр хин тэр залуу хэн миний охиныг уруу татсан хэн миний охиныг дагуулж явсан хаа байна гаргаад ир буудаад духын цоолоод өгье гэж хэлэндэ. Натаа санд нэлж байна. Яг тийм л байх нь. Энэ тэр аавын зүрх сэтгэл харин гэтэл үнэндээ ёс амьдралын стандартыг бид нар өөрсдөө бий болгож өөрсдөө тэр стандартанда буулт хийдэг учраас өнөөдрийн нийгэм юм харанхуй харамсмаар ойлмар гомдмор амьдралыг хүүхдүүд залуучдаг гэж байна. Өөрсдөө худлаа ирж байна. Өөрсдөө 2 настайгаас нэглээд хүүхдийн дэргэд ээжийнх нь нүдийн байнга цөм зөгтөг байж. Дараа нь бити эмэгтэйгүнд гар үрээрээ гэж хэлэх эрх тань байгаа юу. Тэгэхээр өнөөгийн нийгмийн залуучууд ямар муухай болсон бэ гэж ярьж байгаа нь энэ залуучуудын өмнө амьдарч ирсэн үеийнхний алдаа гэдэг л ойлгох хэрэгтэй. Тэгвэл анх түнэ бидний хариуцлага байгаа. Бид нар дараагийнхын үеийн залуучуудыг зөв шударга эрүүл нийгмийг байгуулаасаа гэж хүсэж байгаа бол бид өөрсдөө тэр нийгмийг энд эхлүүлэх ёстой гэсэн. Эзний ариун сүнс бидний амьдралд ирэх үед нэгдэх хамгийн ихний бидний амьдралд өөрчлөж өгөхөр бид Есүсийн стандартаар амьдрах сурч эхэлт юм байна. Түрүүнээс тэр нэг хүн өөрийнхөө стандартад амьдрыг бидний стандарт үргэлж буулт хийдэг баг. Үргэлж буулт хийдэг. За яг нэг удаа зүгээр. За яг нэг удаа яах вэ? За яг нэг удаа хулгайлч. За яг нэг удаа авчи. За яг нэг удаа худлаа ирчи. За яг нэг удаа. За яг нэг удаа унтчи. За яг 2 удаа унтчи. За яг баригдахгүй л байж үл зүгээр. Ийм болоод нэг энэ юу бол өөрснөө гаргасан стандарт. Харин хизээч үл өөрчлөлт төр стандарт амьдралын хэмжээр бол Библи. Бурхны үг. Бурхны үг хизээч өөрчлөгдөхгүй. Бурхны хизээч заа яах уу гэж байхгүй. Бүгд хажууд байгаа найз хэлэхгүй. Бурхны үг нь заа яах уу гэж байхгүй шүү. Амен. Эзний үг нь заа яах уу гэж байхгүй. Заа яах нэг удаа яах вэ гэж хэлэхгүй. Эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр гимш. Хэрвээ чи нүгэл үйлцэл гимш. Хэрвээ чи эс гимших юм бол танд хаягдана гэсэн. Тэгэл бол. Өөр илүү юм байхгүй шүү дээ. Ром номын 7:15 дээр ингэж хэлсэн байна. Би үлдэж байгаагаа өөрөө ч ойлгодог. Учир нь би хийх хүсэлтэй зүйлийг хийдэггүй харин үзэн яддаг зүйлийг хийж байна. 18-аас 19 дээр учир нь миний дотор буюу миний махан бид ямар ч сайн зүйл байдгүй би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэг харин хүсдэггүй бузрамгаа хэрэгжүүлдэг юм аа. Паул илч яагаад энийг бичсэн юм бэ? Ром дээр бичгтэй. Энийг бичиж байгаа нь бидний махан би ямар сул дорой. Бид нар зөндөө олон янз бүрийн сайхан юм ярьж болно. Гэхдээ бид нар эцэс зөв гэж олон зүйлийг ярьдаг боловч харин хэрэгжүүлэхдээ олон муу гэж боддог зүйлээ хэрэгжүүлдэг юм байна. Ийм учраас бидэнд ариун сүнсний хүч хэрэгтэй юм аа. Дараагийн друзья мои. Бидэнд эзний хүч, эзний үг яагаад хэрэгтэй гэж бид нар ийм сул дорой учраас бид нар улааныг харж, урвж, шарыг харж шаргадаг учраас бид нар өнөөдөр энд нэг юм ярьж, цээжэдээсээ энд өөр юм ярьж бид нар алга болдог учраас бидний зүрх сэтгэл хуурамч учраас хизээч бидний үл хуурах, хизээч үл өөрчлөгдөх Бурхны ариун сүнс бай түүний үг бидэнд хэрэгтэй. Христ итгэхээс өмнө би яг л өөрийн стандартаар байсан. Би өөрийгөө хоншортой хүн л гэж боддог ус, хоншортой.
Манай найз нар намайг хоншортол гэдэг ус. Би хоншортол биш. Би худлаа ярина, найзынхаа худлаа ярина, би хулгай хийж исэн. Ууж идэж бүхэл хийж болох ёстой ч хийлж болдог бүх муу юм хийсэн. Дараа би өөрийгөө ер нь бол бас гайгуулчлаа гэж бодсон байна. Гэтэл үнэндээ их л хэцүү юм байна. За тэр хэцүүрүүдийг дараа нь ярина заяа. Нэгдүгээрт нь эзний ариун сүнс биднийг хүчржүүлэх үед бид нэр Христийн хэмжүүрээр амьдарч эхэлдэг юм байна. Одоо дэлхий юу гэж ярьж байгаа юм? Та нарын найз нар юу гэж ярьж байгаа чухал биш шүү дээ. Та найз нар чи хөөж байна. Чи одоо сүм өмгөл бүр тэнэг болчихжээ. Явж ууцгаа ил та гэж хэлэхэд та. No. Чи өстө залуу хүн байж ямар зугаа цэнгэлгүй амьдэрдэг юм бэ? Хүн ууж итгээрэл зугаа цэнгэлтэй амьдэрнэ. Тэр манай монголчууд энэ хараад байгаа илүү тийм хамилуун чанартай хүмүүс шүү. Бүгд хажууд байгаа хүн хэлэхгүй та ер нь жоохон хамилуун чанартай юм шиг. Бүгдийг чадаад байгаа байхгүй. Сүмийг чадаад биш, сүмд чадаад сүм тэгж байж. Тэ? Сүмдэр ч амьдрал, бааранд ч амьдрал. Бүх газар зохицуулж шít. Бүх согтохгүй бол бүр согтож болохгүй. 7 хоног болгоо уухгүй. Сартаа нэг удаа. Намайг 10 жил байхад баасан ахын төрсөд гэж байгаагүй. Бямбаа ягчийн баяр өдөөч байгаагүй. Жилдээ бараг нэг удаа нөө 2 удаа л ангиараа нийлдэг байсан. Тэгээ нийлэхдээ нөгөө согтуурал хундаа чинь асуудал байхгүй. Тэгэл зарим хүмүүсд нь дэмжээл, зарим жоо сахилахгүй мандар нэг ганц 2 шил пи уучих гал тэгэл багш нь тэнд байгаал, загнаал болохгүй гээл тэгэл яваал нууцаар очиад энд буланд очиад ганц шил пи онгоолгочоод 10 20-уулаа нэг балгаал жоо өнөрдүүлээ. Хүний өнөр чи тэгэл ороод октоодын дээр зүг зүгээр амарлаа сохтууны дүр тоглоод өнөртүүлгээл ийм л байсан. Одоо чанд өөр баасан гариг бүрт хүмүүс шоудж шít. Баасан гариг бүрт ямар ч их мөнгөтэй. Тэгээд тэргээ өгч залуу хүмүүс байна шít. Бид нар чинь үндэ шоу таны амьдралыг өөрчлөхгүй шүү. Сайнаар өөрчлөх. Муугар өөрчлөх. Нэг шоуны дараа та нэг нүдгүй болсон байж магадгүй. Өөр нэг шоуны дараа та жирэн болсон ч байж магадгүй. Бас нэг шоуны дараа та дахир дутуу болсон байгааг бүм ойлгож байгаа. Та хизээ энэлхийгээс яваа мэдэхгүй шүү дээ. Өөрийгөө хамгаалаарай, хайрлаарай. Бусад залуучууд адилхан оо яасан ч яадیں۔ Та үгүй яасан ч яадаг юм биш. Тэр бүхэнд хязгаар байгааг мэддэг байгаас. Амен. Бүгд нэг сонио хараадах. Би буруу юм яриад байна уу? Надад санал нийлж байгаа юм бол нэг гар мараа ингэж хэллээ тэгээд. Надлуу нэг инээмсэглээд пастра. Жохон тайвшруулаач. Тэгэхгүй айгүй би орой унтаж чаддаг. Яана би одоо сүмдэр яриад айгүй би баган дээр яриад. Уул нөгөөс амен гэх юм болоо гэсэн чи бүгд ингэ сонио. Бараг өнөө өрөөрөө өнгөрсөн баасан гарига ботсон дараагийн баасан гарийнхаа төсвийг ботсон сууж явахад би яриад байсан юм уу? Хоол байгаарэ баар савнаас нэрш тэд нар хизээч таны амьдралыг сүрүүлсэндээ харамсахгүй шүү дээ. Хизээч харамсахгүй. Таныг дагуулж чад бааранд очиод согтоочод тэгээд зүйлдээ таныг хүчрхийлүүлчихэд тэгээд таныг жирэн болсон шин төлөө таны найз тань харамсна гэж бодож байна үгүй. Нэрш харамсах. Танд хар тамиг уулгачаад таныг мансууруулж хайчаад хайж явуулсан дараа тэд нар харамсна гэж бодож байна үгүй. Харин тэд нар юу гэж ярьж байна? Яа тэнэгцэн те. За тавсан те гэж. Тэгээд дараа нэг нь дахир дутуу болоод нэг нь хүчрхийл авсан дахин тэр бас азгүй л байхгүй өөрөө. Өөрөө мэдэж явах хэрэгтэй байхгүй юу? Гэж л тэд нар яа. Нээс тэр хязгаарч таны алдсан цаг хугацаанд нөгөж өгөхгүй. Таны алдсан бие чинь тэр хэсгийг бид тань өгөхгүй шүү дээ. Хүн хуурамч. Бурхан харин үл өөрчлөгдөнө. Амен. Хоёр дахь зүйл. За одоо ингээд дуусгах би одоо зүйлийн 3 зүйл яриад дуусчих. Нэгдүгürt нь бид ариун сүнс бидний хүчрэг болгож байгааг бид яаж мэдэх вэ гэхээр бид энэ дэлхийн стандарттай амьдрахгүй байх суралцах юм байна гэсэн. Би таныг төгс бай гэж хэлсэн юм. Харин юуг сонгохоо мэддэг байгаас. Энэ Библи бидэнд зааж өгдөг. Бурхны үг л биднийг юуг сонгох, юуг сонгохгүй байхыг зааж өгдөг
цорын ганц таны төлөө Бурханаар бичигдсэн үг шүү дээ. Та энэ дэлхийгээс зөндөө амжилттай амьдрах нууц, жинхэнэ баялагын үндэс мөндөс зөндөө ном уншиж болно. Өөрийгөө хөгжүүлэх хүн өөрийгөө self development гэж ярьдаг юм. Хүн өөрийгөө хөгжүүлэх зөндөө сайхан ном уншиж болно. Гэхдээ үүндээ таны зүрхийг өөрчилдөг ном бол. Таны амьдралын суурийг тэр чигээр нь шинээр тавигддаг ном бол Библи. Энэс өөр ном байхгүй гэдэг байна. Хоёр дахь зүйл нь ариун сүнс биднийг хүчржүүлэх үед бид нар Бурханыг гэрчлэгч болдог. Есүсийг. Бидний амьдралд Есүс юу хийснийг хинээс ч үл ичин, үл айн гэрчлэх хүч чадал эзний ариун сүнс л өгдөг. Бурхан таны амьдралыг өөрчилсөн үү? Бурхан танд итгэл найдвар амар тайвныг өгсөн үү? Бурхан таны бодол санаа зүг сэтгэлийг чинь өөрчлөхөд нөлөөсөн үү? Бурхан таны амьдралыг харах өнцгийг чинь зөв болгочихсон уу? Есүсийг гэрчлэж. Бид энэ одоо нэг хоёрын хооронд өөгч биш, булчиргаач биш явахаа болох хэрэгтэй гэсэн. Би түрүүний хэлдгээр нэг хөлөө баарн тавьчих, нөгөө хөлөө сүм тавьчих, сүм төрчихрээ сүмийн хүн шиг болж байна. Инглээ. Нэхгүй халалуя гэл гар мар гой хөдлөө. Нөгөө хөл нь болохоор баарнцтай баахан ёо өвтөж шít. Тэгээд баарн сүмийн хүмүүстэй таарлаа. Яа сайн халалуя гой баар байна те. Чи өнгөрсөн бүтэн сүмдэр ирсэн үү? Яа, янз номлостой гой номлол явсан шүү. Харин тийм штэ гэж. Бидний буулт хийлт үргэлж бид нэг юм болов. Та буулт хийхэд ийм л болдог. За яг нэг удаа. За яг нэг удаа. За яг нэг удаа. За яг нэг удаа. За өнгөрсөн. Ингээл дуусна. Есүсийг гэрчлээрэй. Бурхан таны амьдралд хийсэн зүйлийг гэрчлээрэй. Үлс номын 1:8 гэсэн дагуу ариун сүнс та нарт ирэх танд хүчийг олж тэгээд Бурханыг гэрчлэнэ гэсэн юм Есүсийг. Айхгүйгээр, айдсгүйгээр Есүсийг гэрчлэх гэдэг бол энэ агуу зүйл юм. Энэ хүнд ярьчвал намайг цохоод унгачих болов, манай найз надаас салчих болов, намайг дахиж надлуу мессеж бичгээ болчих болов, фэйсбүүкийнхаа амфренд хийчих болов, амфренд хийчих болов, блоклчих болов. Энэ бүх айцаас чөлөөлөд хүмүүстэй эзний тухай ярих нь таныг улам хүчтэй болгодог. Бас энэ ариун сүнс тантай хамт байгааг бэлтгэдэг. Гурав дахь зүйл эзний ариун сүнс биднийг хүчрхжүүлэхэд бид нар залбирагч болдог гэсэн. Бид нар жинхэнэ залбирдаг хүмүүс болдог. Ром номын 8:26-д ингэж хэлсэн байна. Үүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдал тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэг. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлжгүйгээр ёолон байж бидний төлөө зуушлан гуйдаг юм а гэсэн. Зарим зүйлээр бид нар үнэндээ яаж залбирахаа мэддэг. Бид нар залбирна гэхээр ер нь өглөө босоод хамгийн энгийн бөгөөд хамгийн амархан залбирал юу гэхээр эзэн минь өнөөдөр намайг өрөөгөөч. Өнөөдөр ажилтаа болгож өгөөч, өнөөдрийн ярилцлага зүгээр яштайхан болгож өгөөч, өнөөдөр визэнд орох тун та туслаараа, хамт байгаараа визний ярилцлага явуулж байгаа тэр консулын ажилтны зүрхэнд та хүрээрээ. Ид чидэл юм шиг болох гэдэг нь наач. Тэгэл эзний таны хүсэл тэнгэрт биелгшээ энэ миний амьдрал биелэр гэдэг бол бүтэн сэдрийн залбирал واخгүй юу? 7 хоногийн дундах залбирал тийм биш тийм. Миний хүслийг биелүүлээд алаач. Алив эзэн хаа байна? Америк явмаар биелүүлээд өгч. Мөнх мани. Бохмон өгч. Бүтэн сэдэр хурж ирэхээр аргагүй ихэн пасторын хурж босоод эзний заасан залбирал яваа. Тэнгэр таны хүсэл тэнгэрт биелгшээ миний амьдрал биелэрээ. Амен. Хүний амьдралыг өөрчлөлтийг хоёр залбирал байдаг. Нэг нь болохоор эзэн минь намайг өөрчлөөч гэж залбирал. Нөгөөд нь болохоор эзэн минь таны хүслээр явахад нь туслаач гэсэн залбирал. Энэ хоёрыг хоёуланг би амссан байхгүй амьдралд. Эхнийх нь залбирлыг би залбирсан байхгүй. Эзэн минь намайг өөрчлөөч. Яагаад гэвэл би өөрчлөх ёстой гэдгийг мэдсэн. Сүмд яваад ирсэн чинь одоо яг би яг сүмд ажиллаад 21 жил болсон байна. Сүмийн бүтэн цаг ажилтан болсон. 93 оны 9 сард би анх сүмийн бүтэн цаг ажилтан болсон. Яг 21 жил болсон. Тэгэхээр хамгийн анх явж байхдаа мэдээж тэгж би бодоогүй л дээ. Тэгээд жоохон цаг хугацаа өнгөрсөний дараа би яг өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэгээд би эзний өмнөр залбирсан. Бурхан минь, please change me. Намайг өөрчлөөч. Энэ залбирал шууд хариулт авдаг шүү дээ. Би илгээлтээр явлаа нэг найзтайгаа асууж илгээлтээр яваад
байсан ч тэр найз минь надтай сууж ясна хэллээ. Би урдан таансан дээр ирчихсэн. Баталтай чамд юм хэлмээр байсан. Oh please come on хэлээ. Би ч найр болохоор л тийм сайн хүний дүр тоглоод байгаа шүү дээ. Ер нь тэрэндээ би бол гаргуу байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүн маань юу гэж хэлсэн гэхээр баталтай чи хурамч хоёр нүртэй бардам их цантай чи хувь ачдаг. Энэ үгнүүдийг сонсонгууд миний дотор юу төрсөн гэж баяр хөөр төрөл. Бурхны баяр хөөр ирээл. Тэгсэн үү? Үгүй. Уур хүсэн байхгүй. Бүр уур хүрдэг. Энэ хин бэ? Намайг их бардам мардмаар дууддаг энэ хин бэ? Дотроо л доо гаднаас тэрийг бас барьж байгаа шүү дээ. Хамаг юмараа барьчаад бүх булчин ширүүлсэн чангараад зинgrаад. Тэгээд чам тамаагүй гэж хэлээ гараацсан. Тэгээд маргааш нь бас ядлан хэлсэн өглөө хамт баталтай чамд юм хэлэх үү. За одоо арай өөр юм хэлэх болов гэж бодсон шүү дээ. Яг адилхан нөгөөс чи их цантаа ууя чиг дараа. Тэгээд тэр үед би яасан ширээд зохиж босч ирээд бүр. Энэ дотор бол нөгөө нэг хээ иш миштэй үгнүүд бөөмөнөрө гарч байгаа шүү дээ. Тэгэл барьж аваад бахалзуулдаг ингээ. Бодож би чадна дөө. Энэ битгэл энийг цаалдах юм. Нэрээ шүү. Би доторх юм харуулж байгаа шүү. Миний ирээн дотроо байхгүй уучлаарай. Та нарын бас хаанагаан бүүм байна. Миний ирээн бол дотроо. Тийм учраас та нар миний ирээнийг мэдэхгүй учраас та нар намайг нэг овоор гайгүй пастор гэж бодоод байж магадгүй шүү. Өөрчлөгдөж яваа хүн шүү дээ. Өөр юм хажууд байгаа хүн хэлэхгүй. Энэ муу хүн чинь өөрийгөө өөрчлөгдөж яваа юм байна шүү дээ. Тэгээд харин эзний ариун сүнс миний дотор маш хүчтэй гэнэсээ сануулсан. Тэгэхэр энэ бол чи штэ гэдэг надад хэлсэн баг. Энэ бол чи. Саяны энэ хүний хэлсэн үг бол яг чи юм уу? Тэгээд би өвдөг дээрээс өвдөг сүгдөөд уйсан. Энэ хөр би бурханаас гуйсан баг. Эзэн намайг өөрчлөөч. Гэ хэлсэн чинь эзэн надад хариулт өгсөн баг. Үнэн дээр энэ их өвдөлттэй байсан. Маш их өвдсөн. Яг би өөрийн би гэсэн юмас их татгалзах хэрэгтэй болсон. Би өөрийгөө олон юм дээр доош нь оруулах, санаатаагаар доош нь оруулах хэрэгтэй болсон. Арайчтэй би нэг ингэ явж байгаа нэг маа найз нараар намайг юу хэлнэ гэж олон юм бодсон ч би тэнд өөрийгөө доош нь оруулах хэрэгтэй болсон. Тэгээд эзэн намайг өөрчилсөн. Амен. Хоёр зүйл нь эзэн таны хүсэл миний амьдрал биелэх болтугай гэсэн залбирал намайг өөрчилсөн. Жохон өөрчлөлтөрингүүд одоо би юунд дуртай вэ гэж бодох нь багасаад эзэн надад юу хэлэх юм болоо гэдгийг бодож эхэлсэн байна. Тэгээд би эзний өмнөрөө залбирсан. Эзэн минь ээ, таны хүсэл миний амьдрал биелэх болтугай. Эзний ариун сүнстэй яолон байж залбирч байгаа шүү дээ. Тэгсэн бурхан намайг юу гişсэн ингээд пастор болоо. Чамд зориулсан миний хүсэл бол миний чиний амьдрал биелүүлэх гэж хүсэл чи пастор болох хэрэгтэй. Үнэн дээр би пастор болох мөрөөд чинтэй яваагүй байхгүй. Яаж хийж байгаа пастор болчих юмс яавал пастор болох вэ гэж хүнтэй асуувал би яаж пастор болох надад зааж өгөөч пастор болох 13 их юу вэ? Үндэ тэгж бод. Үзээ пастор болсноос тэгж өгсөс тэгэлж өгсөн дээрээ л гэж би боддог гэсэн. Тэгэд эзэн надад хэлсэн учраас би тэгээд энд шалхан тавьсан. Үндэ энэ маш хэцүү байсан. Одоо ч хэцүү. Гэхдээ эзний хүсэл миний амьдрал биелж байгааг би харахтаа бурхан талархдаг. Ариун сүнс биднээс бас яолон байж бид дам залбирдаг юм аа. Амен. Ариун сүнсний хүч чадал бурханы үг тань дотор байгаа бол та залбирч болдог. Та зөвхөн өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг залбирдаг биш. Эзний хүсэж байгаа зүйлийн төлөө залбирч эхэлдэг юм. Эзэнтэй хандан та намайг өөрчлөөч гэж хэлэх үед таны амьдралд асуудал бий болно. Эзэн минь миний хүсэл биш таны хүсэл биелээч гэж залбирх үед таны амьдрал таны бодож ирснээс эсрэг зөвлөж явж магадгүй шүү. Гэхдээ өөрийн тав тухтай байдлаас татгалзах гэдэг бол та өөрийгөө Есүстэй хамзагалмаа дээр цовдлсон байгааг харж байна гэсэн. Хэрвээ та тэрийг хүсэхгүй байгаа бол өөрийнхөө л амьдрна. Тэмчээс ан нөхд минь залбирал эзний ариун сүнсний бидний хүчржүүлдэг 3 дахь салбарыг хөр бидний залбирлын амьдралыг хүчтэй болгодог юм байна. 4 дахь зүйл нь болохоор ингээд дуусчихна. Эзний ариун сүнс биднийг хүчржүүлэх үед бид нэр эдгэрэл бэлэг тэмдгийг амьдралдаа харддаг юм. Гайхамшиг бэлэг тэмдэг. Марк номын 16 дугаар бүлэгт ингэж хэлсэн байдаг. Итгэгчдэд энэ тэмдгүүд дагалдана. Миний нэрээр жүтгэрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярина. Тэд могоог барина,
Тэд өхүүлэх ямар ч юм уусан тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөе хүн дээр тэд гараа тавьвал эдгэрнэ гэж айлтлаа гэсэн. 1-р Коринтын 2-р бүлэг дээр хэлэхдээ миний үг болоод миний тунхаглал нь мэрэгэн ухааны ятгалын үгээр бас харин сүнсний ба хүчний илэрлэлээр байсан юм. Та нарын итгэл хүмүүсийн мэрэгэн ухаан дотор бус харин Бурхны хүч дотор байхын тулд юм а гэсэн. 1-р Коринтын 4:20 дээр ингэж хэлсэн байна. Учир нь Бурхны хаанчлал үг яриан дотор бус харин хүч дотор байна гэсэн. Амен. Бид нар Христ итгэл гэдэг маань зүгээр нэг ёс зүйтэй амьдралын хэв маяг гэж бодож юусэн болохгүй. Зүгээр нэг худлаа баг ярьдаг, хулгай баг хийдгүү хүмүүсийн цуглуулга биш. Энэ нь хүчтэй хүмүүсийн газар юм. Ямар хүчтэй хүмүүс вэ гэвэл дэлхийгээр нөлөөлөгддөг биш. Дэлхийг нөлөөлдөг хүмүүсийн тухай ярьж байна. Матай номон дээр эзэн хэлсэн байдаг. Петр би энэ хадан дээр өөрийнх нь чуулганыг барих. Энэ чуулганыг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй маа гэж хэлсэн. Энэ нь чуулган байгууллагад хэр сэтгэж хүмүүс зогсоод үхэгсдийн ор наашаа дайраад тэрийг бид нар энд хамгаалаад байх тухай ш. Энэ яг гол санаа нь вөхөр үхэгсдийн орны хаалга бидийг тогтоож чадахгүй гэсэн. Байж тогтоож. Бид тэрийг цөм зохиж явж ороод тэн дотор байгаа үл итгэгчнэр Есүсийн тухай ярьсныг олцолж явах тухай яриад байсан. Муу сүнсний хүч биднийг зогсоохгүй манай зү. Бид залбирлаар хүчтэй, бид бас итгэлээр хүч. Итгэлийн гайхамшгуудыг амьдралд харах хэрэгтэй. Та итгэж хүн болсны хувьд амьдралдаа ядаж нэг удаа таны гар тавь залбирсан хүн эдгэрхийг хараарай. Амен. Бурханд бүх зүйл боломжтой. Тэм учраас энэ нь хэсэг бүлэг хүмүүс л хийдэг биш. Эзэн сүнсний бэлэг авиасыг нийтийн тусын тулд өгсөн гэж Библи өгүүлсэн. Энэ нь сүнсний бэлэг авиасыг хэн нэгэн хүнд өмчлүүлэх гэж өгөөгүй. Энэ хүн бол итгэдэг хүн ингээл энэ хүний өмч. Энэ хүн бол итгэлийн гайхамшигт энэ хүний өмч гэж өгөөгүй. Бурхан хүн бүрт өөрийн бэлэг авиас өгдөг. Харин энэ нийтийн тусын тулд. Би нэг хүний дээр гар тавь залбирахад тэр хүн эдгэрч, харин өөр нэг хүний дээр гар тавь залбирахад тэр хүн эдгэрээгүй. Тэгсэн өөр маасгүй хүн очиж гар тавь залбирахад тэр хүн эдгэрсэн. Өнөөдөр ч би нэг хүний хүнтэй уулз тэр хүн надад пастора та санаж байна уу гэж би сайн санахгүйсэн л яасан бэлээ та чинь хөө гэсэн чи та миний төлөө залбирсан шүү дээ. Миний хотод эдгэрсэн санаж байгаа үстэй гэсэн. Тэгэхээр наа эзэн далдарна. Бид нар өвчтөн хүний төлөө залбир сурах хэрэгтэй. Бид итгэл байх хэрэгтэй. Библи итгэлийг биднээс шаардсан, өөр юмыг шаарддаг. Би нэг өвчтөн хүний төлөө залбирдаг байхын тулд Библийн сургалт өгсөн байх хэрэгтэй гэж хэлээг. Ямар нэгэн дээд боловсролтой байх тухай яриаг ангаахын тодорхой хэмжээний мэдлэгтэй байгаарай гэж хэлсэн үү? No. Бурхныг мэддэг байгаарай л гэсэн байна. Миний бурхан юу хийж чадгийг мэддэг, хардаг, ойлгодог, амссан. Тэгээд бус хэлээ залбирдаг байсан. Бид нэг өвчтөн хүнийг би эдгэх гэж залбирдаг. Бурхан эдгэх гэж залбирдаг. Би танад гэрийн даалгавар өгч. Эх 7 хоног дараагийн бүтэн зам дээр ирэхээс өмнө өвчтөн хүний төлөө залбираарай. Хамаатан садан ойр дотны найз нөхд хэн өвчтөй байна очиод залбираарай. Хэрвээ та өөрөө бас өвчтөй байгаа бол өөрийнхөө 9 бүлгийн удирдагчийг бүсийн ахлагчийг дуудаад залбируулаарай. Над дээр хүчээр залбирч өгөөч. 9 бүлгийн итгэгч гişүүдийг ч дуудаж болно шүү дээ. Найз нь өвчтөйгээр хүчээр залбирч өгөөч. Амен. Эзний гайхамшигыг бүгд харах болно. Бүгд босцгоё. Энэ дөрвөн зүйл итгэлийн амьдралд бидний итгэлийн амьдрал байдаг. Төгсгөлд нэрэхэд би нэг маш чухал ишлэл таамагт хэлээд. Ром номын 4:21 дээр ингэж хэлсэн байна. Харин Бурхны амлалтын талаар тэр үл итгэн тэнэгэлзэлгүй. Харин ч итгэлээр хүчрэгчтэй Бурхан далдрыг өргөн. Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэг бүрэн итгэлтэй байлаа гэсэн. Ром 4:21. Авраамын тухай ирсэн. Авраам бүрэн итгэлтэй байсан. Хэдийгээр насан өндөр болсон ч, хэдийгээр эхнэрийнх нь нас өндөр болсон ч, хэдийгээр энэ хоёр настангаас хүүхд төрөх физиологиуд ямар ч боломжгүй байсан ч, Бурхны үгэнд итгэсээр байсан гэдгийг Библи хэлдэг. Итгэснээр тэдэнд Бурхны амлалтыг авсан юм. Бурхны таны амьдралд амласан амлалт биелээсэй гэж та хүсэж байгаа юм. Итгэлээ хадгалсан юм байна. Бурхан биднээс итгэлтэй байхыг хүссэн. Амен. Итгэлтэй байхыг хүссэн. Эзний ариун сүнс бидний хүчрэг болгоно гэдэг нь сая хэлсэн баг. Итгэлээр хүчрэг болсон гэж. Би дахиад танд харж байна. Харин ч итгэлээр хүчрэгчтэй Бурхан далдрыг өргөсөн юм байна. Эзний ариун сүнс түүний үг биднийг итгэлээр хүчрэг болгоно. Итгэлээр хүчрэг болсон бид дэлхийгээс айж биш, харин дэлхийг ялж амьдардаг. Энэ дэлхийг ялсан ялалт нь бидний итгэл юм а гэж 1-р Иохан номдэр өгүүлсэн байна.
Ан нөхдөд. Бурхныг гэрчлэн амьдрацгаая. Амен. Бурхныг гэрчлэн амьдрацгаая. Ямар ч үед. Өнөөдөр бид нар яг ийм хоёр төрлийн гэрчлэлийг ер нь их сонсдог. Нэг бол их хивээгдсэн гэрчлэл, нэг бол бэрхшээл дунд байгаа гэрчлэл. Мэдээж энэ хоёр гэрчлэл хоёулаа бидний амьдралд хэрэгтэй. Гэтэ хүмүүс юу гэлээ өгөх сонсохыг хүсдэг гэж итгэлээр өсөх тусмаа бид нар хэрхэн зовлон давсан бэ гэдгийг сонсохыг хүсдэг. Бид нар итгэлээр сул байхдаа, бага байхдаа хэрхэн ивэгцнийг сонсомоор байгаа гэдэг. Яаж ивэгц гэнэ цаа чи үнэхээр ивэгцсэн байна уу? Тэгээд яг тэр авсан гутал нь яг үнэхээр ориг гутал байна уу? Цаа чи яг тэр байранд очсон байна уу? Яг орцсон байна уу? Яг тэр ордер нөөрх нэр төр байна уу? Үнэн дээр бид нар итгэлийн үед одоо төлөвшлтийн үед бага байхдаа хүмүүс юугаар ивэгцсэн бэ гэдгийг харж би өөрөө юугаар ивэгдэж болох вэ гэдгийг хаагаад байдаг. Харин бид нар төлөвшөх үед үнэхээр төлөвшөлт очих үед хэн юутай болсон чухал биш. Хэн ямар бэрхшээлийг давсан энэ үнэхээр үнцэнтэй байдаг. Тэр Джон Пайпер гэж хүний номлогчийн хэлсэн үгийг би төгсгөлд нийлээ. Энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр алдрын оргил дээр гараад хүн бурханд баярлаа гэж хэлэх амарх юм аа. Харин зовлонгийн гүн дунаад бурхан бол сайн гэж хэлэх нь итгэл шаарддаг юм аа гэсэн. Мэдээж бид бүгдээрээ л энэ хоёрыг туулд. Бид нэр алдар дээр ч очих болно. Алдрын оргил дээр ч очих болно. Бид нэр зарим үед зовлонгийн гүнд ч очих болно. Аль ч ямар ч үед бурхан яг хэвээрээ таныг өнөөдөр хайрлсан шиг тэр үрд бүх таныг хайрлах болно гэсэн. Бидний өнгөрсөн чухал биш. Бидний ирээдүйн чухал биш. Харин бидний яг одоогийн амьдрал хамгийн гол нь юм. Тийм учраас өнөөдөр би итгэлээр амьдарч, өнөөдөр ариун сүнсээр хүчирчиж, өнөөдөр эзнийг гэрчлэн амьдарцгаая. Бүгд хамт залбирцгаая. Халелуя Иесус.